Өлзөө өвгөн хөмсгөн өргөн дээш хүзүүхэн зунгаад. За ганц баяны хөө төмөр. Манай өмгөр гэрэг зорин ямар хэрэгээр ирэв. Гэхэд төмөр гэрийн баруун талд завлан суугаад нас намтай хүн байж хүн орж ирж байхад минь мэдж чадхан байжээ. Миний амнаас ч өлөгтөг ундаггүйг саахал төрш олон жил явсан чи мэдэхгүй байх учиргүй дээ. Гэж эрүүн дээрх урт урагсан хэдхэн сахлан эмрэн суухад төмөр. Таныг ч би мэдхийн хувьд мэднэ. Тиймээс л энд юм асуух гэж ирлээ. За ямар жохол зүйл болохоор ийм яран ирэв. Ганц бууцсан $. Хүний амьд хөрдөх хүн гэж таныг бодсонгүй шүү. Гэхэд өлзөө өвгөн инээдэн дарж ихэд гайхангүй. Юу? Хэн тэгэв? Мохэгэн ёжлох гэж иржээ. Юу гэж дээ? Би мэдэж байгаа болохоор л ирлээ. Таныг нацхийн бууцанд хинээс ч илүү шундгийг энэ нутаг даяараа мэднэ. Нацхийг боддгоо маа гэхэд алга өрсийг нь бодог ухаан дутсноо гэж чэжинтэн хурсан уран гархан гэлэхэд өлзөө өвгөн. Жичин юуган яриад байна. Одтой гонлугаж ойртож чадхан байсан би тийм зүйл хийж яаж чадах вүлээ? Арин та хоёр догшин гайрхны эзнийг алгах гэд. Гайрхны эзнийг уурлуулсан болохоор ийм байдалд хүрсэн босоо. Гэхэд төвний хэлсэн үг төмөрийн инээдэг хүрсэн болол та. Би ч настай өгсөн багсаг зүйл сонсож өссөн хүн. Тэр чулуутай хайрхны эзэн гэж амьтан аль эрт хүний гарт өргөдсөн амьтан. Тэр шин би нацхийн ярьж байсан амьтан харсан. Амьд амьтан биш гэдэг нь тодорхой. Таал наад хүч чадлаараа ямар нэгэн зүйл хийсэн. Тийм биз дээ. Бүхэл бүтэн нэг гэрийг голомтоор нь сөөрүүлж байж тийм их хүсээ юу? Жижи уусан архинтан солиороод илли болоо авдсан болж өгчээ. Чиний хэлдэг үнэн. Би тэр бууцыг авахыг хүсдэгч тийм зүйл хийх хүн биш шүү. Өвлийн үр хоошд нь үлддэг юм. Тэр хайрхны эзнийг хороосон хүн нацхийн өв байсан бас дуулсан биз. Өвгдөхөн хийсэн зүйлийн үлийн үрийг төлж өгөө болов. Гэхэд цүухныхан урд суусан хорлоо ам нэв. Тийм шүү. Чи юу солиороод байгаа хүүхэд вэ? Ийм ярих гэж ирсэн бол одоо явж үз. Минийх нь хинтэж муу саналгүй олон жил та нарын төлөө үзэж харсан. Энэ нь одоо буруу болоо юу? Гэхэд төмөр. Өөлийн өрөө наад үгэн битгий мартаарай. Гэсэр гэрийн халгийн хүчтэй савн гарч одов. Хорлоо. Яадаг хүүхэд вэ? Одооны залуус настай хүнээ хүндлэн гэж мэдэхгүй. Сонин улаас болж. Гэсэр ялц болсон махан тогооноос гаргаж зогсов. Харин өлзөө гансан нэрэн бодолд автан суушрагдана. Төмөр гэрдэн нэлийн урт орж ирв. Түүнийг харсан нансаа. Минийх нь яагаа вэ? Ямар нэг юм болоогүй биз? Үгүй дээ хань минь.
Хань нацаг дээр очиод аваад ирээ. Тэгэл миний дүү одоо хон ирэх байх. Хашаад өгөөрэй. Ах нь аавыг нь аваад ирээ. Гэсээр гэрээс яран гарч нацгийг руу шогшоолно. Тэр нацгийг гэртэн ямар зорилгоор очсонг хинээс ч илүү мэдэг учраас ийм яран явж байгаа нь. Энэ бүх зүйл болохоос олон жилийн өмнө өгөж чулуутай хайрхны бэлд шинээр нэгэн айл одоогийн нацгийн өвлжөнд бууж. Тэрхүү айл өрнөг гэх залуухан ирэн баруун аймгаас эхнэр дөнгөж дөрсөн нэлэх хүрдэгэн 300 гаруй толгой малтаган намрын сүүл сар өвлийн эхэн сарын заагаар бууж буйн энэ юм. Өрнөх хөвөлж өгöd 4 газраа дугаараа солон авч. Түүний эхнэрийг Өрөнгөө гэдэг. Дөнгөж төрсөн хүүдэн Баатай хэвэн нэр харилжээ. Шинхэн нутаг шинхэн өвлжөндөө буугаад удаагүй залуу гэр бүлд хэсэгтэл ажил мондохгүй их байлаа. Горомс тэнгэр зүсэн өөрчилж бүүдийнх наранг үүлс үтсаар цас хайлан унсаар энэ өвлийн анхны цас орж буйн энэ. Өдөржин жүнжин хайлсан цас хорвоо дэлхийн өнгийг сольж цав цагаан болгон учив. Өрнөх гэрээсээ гарч цэвэр агаараар уушхан дөргөн зогсоод ууцыг нь тойрон сүндэрлэх хуулсыг харан байхтан уухан талд нь харагдах чулуутай хайрхны сөр барааг нүдэнтэй тусгаж харав. Уулсын дунд орших тэдний өвлжөө нөмөртэй гэж жигтэйхэн. Шалдан биен дээр нингэн тэл нүрэн гарсан түүнийч дааруулагч жавар байсангүй. Хэсэгхэн зогсоод цэвэр агаараас хандлан амьсгалж яваад гэрлүү бууцан оров. Өрөнгөө буцлан өргөж байгаа цайгаан самран зогсоход тогоноц гарах хур тооноор гарч тэнгэрд замхарж харагдана. Нэл хүрн гэрийн хомирд түүний хурган дотортой дээлэн дээр туухтай нараггүй өнөгчлэн унтана. Өрнөх хүүгийнхэн хажууд очин хөвдөд түүнийг үнцэг гэх үед Өрөнгөө хөөш хөвдөн оруулаараа хүүхэд үнсэд зэрэгчхэн алив найссоо цай болж өглөө гэж мөнгөн аягад дүүргэж хийсэн цайныхан дээжийг өрнөхт барина. Өрнөх аягтай цайг ойштон суугаад өнөхөр сайхан газар юм аа. Анх адуугаар нь сольж байхдаа харамсаж байлаа. Одоо бодохны ашигтай 8 байж шүү. Гэж өрхөн хийсэн зүйлд бахархан суугаад Өрөнгөө нүүрэнтэн мишэл тодруулав. Миний хань буруу 8 хийн гэж юу байх вэ? Гэж нөхрөн улам хөөргөн бейсэн харан инeen суух вирхос. Энэ амьдралдан сэтгэл хангалуун дудаг зөөлгүй жаргалтай байгаа нь харагдана. Хэдэн өдрийн дараа тэднийд нутгийн хүн ирж байгаа бололтой харагдана. Түүнийг досон очиход өөрөх нь үеийн бололтой залуу морноос бууж харагдлаа. Өрнөх хөг залуутай мэд мэдэн мэр усаа мэдэлцэж аваад гэрлүү орохоор алхацгаана. Өг залууг урд насан гэдэг ба энэ нутгийн залуу юм. Гэр дорн цууцгаахад Өрөнгөө халуун цай барин эдээ будаа ширээн дээр гаргаж засав. Урд насан энэ өвлжөг шинэ эзэнтэй болсон гэж дуулаад ирж амжидаггүй. Манайх энэхэн урд байдаг юм. Бид бас дөнгөж төрсөн хүүтэй болохоор ойр хавийн айлуудаараа орж чадахгүй л байлаа. Тэр жаргагүй үсттэй. Би адуугүй хайгаад явж байгаа юм. Замаараа ороод гарыг гэж бодоод. Холдоо бараан зүсмийн 20 гаруй тооны хадуу харагдаагүй биз?
ихэнхдээ найшаахан иржигдэг юм. Гэхэд өрнөх өөр хавар харагдаагүй шүү. Оошихон бүр давсан юм байлгүй дээ. Тэрж тэгэж таарлаа шүү. За, эрдхэн мордё доо. Дараа гэрээр орно үз. Тавхтай сайхан танилцъя. Гэсээр босох үед өрнөгч бас төвнийг гаргаж өгөхөр өндөв. Яахихийн зургуул өвлийн эхэн сар дуусч. Дунд сар дундаан оров. Элч муудахан сүмийг наранжиг гар цамгүй өвлөсөө тэнгэрийг битүү хучин өнцөөр хэдэн өдөр өнгөрч. Цаас зогсолтгүй орсоор 7 дахь хоногийнхоо нүрийг үзэн байлаа. Эдийн нөмөртэй хархины уулсч гэсэн удаан хугацаагаар орсон цасанд өрнөхийн өвлжүү цасанд дарагдчих. Бэлчиг харахгүй болсон тул малдан өвл шидэж ихэд ороо буусныхаа цасыг цэвэрлэн зогсох. Өрнөх урдаас мордой хүн ирж явах харав. Уг мордой залуу бол өнөөх урд насан ба. Өрнөх энэ хоёрыг хэдийн найзад болсон байв. Угаас хаад нэг амсах дортой хоёр нэг хэрэн орж гарч явсаар дотно болжээ. Урд насан хороо буцаан цэвэрлэн зогсох өрнөх дээр ирж. За, төвхтэй юу? Хэд хоногийн засанд дарагдахын шахлаа. Танай өвлж харин гайгүй байх чинь аргагүй л нөмөртэй хайрхан шүү. Гэхэд өрнөх төвхтэй. Илээд юу гэх. Энэ уулас байгаагүй бол хэцүүдэх байлаа. Танайг төвхтэй юу? Үүрээ амардсан гэд дуулсан. Би энэ сайн уу? Ошиг чадахгүй ажил ихтэй байлаа. Сайн хөө. Өөрхөн охинтой болсон. Энэ их заснаар төр тараад найзан ч баларах гэж байлаа шүү. Хүн бүл нэмээд харин гайгүй. Ааштай юу? Алив гэрлээ орой. Өрөнгө хоол хийж байгаа баха. Ай хоол идэнгээ завтай ява бол ганц шими юм амсаад явах уу? Гэхэд ирсэн зорилгоо сонсон урт насан баярлаж байгаа бололтой. Нүүрэн дэрэн Мишель тодорхойлсаар гэрлээ оров. Өрнөх авдрынхан яралд хадгалсан байсан шимийн эрхэн гарган. Хоёр залуу ангөрөө ярин суусаар малгэрийн гадуур майлтаж ирэх дунаар орой болсныг мэд бололтой. Өрнөх гарч малан хотондон хаяж чад гаднаас дахин хөлдсөн шимийн эрх ингэртэн тэрсээр орж ирэхэд урт насан. Жортой ир шүү гэж магмаг инээж Ингрэсийн цаасанд боосон ор сарыг гарган чирэн дээр тавив. Үүнийг харсан өрөнгөө. Та хоёр арай хэтрүүлэх гээд байна уу? Тэгэлхэд урт насан. Эцхэн охиноо төрсныг найзтайгаа тэмдэглэх гэж байхад уурлах нөөдөө. Гэхэд өрнөх хөшөө нэмэн. Тийм шүү. Үргэлж уух биш ханаа гэж өрөнгөө харагдан ноолож үнсэхэд урт насан. Алив. Намайг явсан дараа л нэлор. Наашаа суу. Гэсэр өнөх хархан задлан модон борааганд мэлтэлцүүлэн дүүргээд өрнөх хөд барив. Шилдэ арх шимийн архин дуусахад хэдийн шүн дунд болсон байв. Өрөнгөө хүүгэн тэврэн орон дэрэн унтаж харагдана. Хоёр залуу өндөрлөх тийшээ хандаж урт насан гэрлэгэн явах гэж байхад гадаа хоттой хүн үргэж маялэлд сонсогдов. Өрнөх. Сонсов. Юунд ингэж үргэж маялэлдад байна? Юу байв гэж дээ. Хоттой хонлоо амьтан орвол гэж.
Гэхэд өрнөгч адил бодсон учраа тоохгүй вэ гэж бодсон ч хоттой хонилоо нь ямар нэгэн амьтан орж гад халуун хэвдрээс нь өндөлгөж хоёр талуур нь ээлжлэн хөөж байгаа жимээ хараад болсонгүй. Учир шалтгааныг нь шалгахаар халсан хоёр ир говийн алагсарыг гэрээс гаргавал тэнгэрт хуран байсан үйлс сарниж алга болж одоо ихэсэг гэлтаг нь түгэж саран өдөр мэд гэрэлтүүлэн байв. Өнөө хоёр хот руугаа дөхөн очих үед хоттой хон дотор нь үнэхээр л нэг амьтан оржход нэг хүнийг нь бариад идэж өгөхийг үзв. Сандарсан хоёр залуу ээлжлэн мохоо орлон жимээ өгөх үед л уг амьтан хороог даван цааш давхин одов. Урд насан энэ одоо юу болоод байна? Муу хэрэн амьтан чинь давуурахны хотонд ордог болж гэхэд өрнөх ястай үзүүгүй юм үзэхнэ. Гэсэр хот рууган орж бариулсан хоноо харвал тэдний хамгийн хөгшин хон өрөнгөгийн хайрлаад эд шинт явуулалгүй үлдээсэн хоныг нь барьж гисэн байхан тэр. Харин уртнаас нь засан дээр үлдсэн мөрийг ажиглан зогссон. Нилийн том сарвууны мөр засан дээр хээгэн үлдээсэн байхыг хараад өрнөх дэрвжв. Энэ бохоо биш бололтой. Мөрөн өөр амьтных байна. Энд би ааваас дуулаж байсан юм. Мой нөгөө хайрханд эрвс байдаг гэж тэрэл бололтой. Гэхэд өрнөх чи сайн гарсан биз? Тийм бол маргаашамтай цаоцоо бодно. Энийг хот руу тайрсан гэдгийг нь мэдрүүлээд өгнө дөө гэж уурлан зогсоход ортносон. Тэгэлгүй яах вэ? Маргааш би бууган аваад ирээ. Хамт явъя. Ой тайрхан алгахад хэцүү. Би хэд гарсан хүн чамд тус болно. Баярлалаа. Энийг хотноос гаргахад туслаач. Гэж сая бариулсан хоньныхон толгой хаваас өргөн зогссон. Тэр хоёрыг гэрдэн ороход өрөнгөө сэржээ. Та хоёр чинь уусан архиндан галзуураа хөвөц хар шин ойрлолдод хүүхэд айлгшглаа. Тэгэхэд өрнөх өө миний өр ааж гисэн үү? Гэсэр өрөнгөөг давн цаана хэвдэх хүүгэн үнсэж авч хаад. Арин хот руу амьтан ороод гэхэд өрөнгөө элсэн зүйлд нь итгэсэнгүй. Та хоёр наад архин болоорой. Одоо бүр солиорч багшив. Та хоёр одоо унт. Гэж ширүүхэн хэлээд хүүгэн тэврэн сайшараад хэвтэж хөв. Урд насан. За да. Найз нь явъя. Өглөө эртхэн ирээ. Гэсэр гэрээс гарч өв. Харин өрнөхөө гэрийнхэн хонорд эдэн мөчөө байдгаар нь дэлгэж дээш шаран хэвдсэн даруйдан ондож өрхөв. Өглөө эрдэ бэн тавгуурхан сэрэх өрөнгөө босож бие засахаар явх үед нь жалган дотор хэвдэх хоньны эсэг олов. Үнэхээр гайхсан тэрээр өчигдөр орой өрнөхийн хэлсэн зүйлийг үнэн болохыг ойлгов. Гэрдэн орж галуу сэнтүүлж дулаацуулаад цай чанан байх хооронд өрнөх сэрв. Өрөнгөө хоттой мал руу минь ороод амх мөрөөрөө авахгүй. Хайртай ганц хоныг минь авчихсан байхтай яах вэ дээ? Гэж өглөн суугаад өрнөх. Чи яаж мэдэв? Гэж өшигдөр ууснаас болоод янгинан байгаа толгойхон даран суухад өрөнгөө. Ганц хайртай хоноо би таних даган. Сая жалган твдэн лээ. Гэхэд өрнөх.
Одоо болоод өнгөрсөн ямиг яалтай билээ. Харин өнөөдөр хойшигон урд насан гэрэхээр мордоо дэрээ. Ямар амтан орсныг нь мэдээ. Гэхэд өрөнгөөгийн дотор таагүй мэдрэмж төрөн байсан учраас зүгээр юм хараа. Сайн мэдэхгүй нутаг усанд байж ганцхан яах вэ? Онд бараг орохоргүй хөгшин хон. Хараадаг амтэн сүргийн хамгийн мууг нь авдаг гэвцтэй. Амталсан хэрэг 13 эргэлдэнэ гэж дахиад иржил таараа. Та хоёр хоёулаа нялх хүрдээ байж амтан алж гараан цустаж яах нь вэ? Хэмээн хоёр гараанд сүмбэрлүүлэн залбирэн суугаад гаднаас урд насан орж ирэв. За. Юу болоод залбираа сууж байгаа юм? Үсгүй. Гэхэд өрнөхөө. Ашиггүй. Жирвөө. Ойшхон ирдэх мордоо дэрээ. Гэсэр дөнгөж орж ирсэн урд насанг аяг цайж амсуулгүй яран гарав. Учир нь өрөнгөөгийн үгэлэхээс айсандан ийм яран гарсан байж. Урд насанг. За. Чи чинь тэгж их ус онцон санаа юу? Гэхэд өрнөхөө. Юу гэж дээ? Өрөнгөөг л үгэлэхээс даруулаад гарч ирэхгүй бол уусан гимнасаа болоод өвдөж байхад нэмээд өгүүлж их үлдээсэхгүй. Гэхэд урд насан энийч Ингрээсийн архины шилний амсаар зохиулгаад нэг татаад зориг орох уу? Гэхэд өрнөхөө. Гэрээс холдъё. Ууж угааг дахиад харж ихвэл өрөнгөө зүгээр өнгөрөхгүй. Гэж өчигдөр засан дээр додхон үлдсэн амтны мөрийг дахин ууж чулуутай харьхан хөд зөвлөв. Харьхны ингэр дөхөд өнөх амтны мөр алга болов. Цааш мөрөөр явхад бэрх тул алга харвалцгоно. Цаас дарсан учрыг харьхан хөд өгсөх үнэхэрийн бэрхэж. Өдөржин алхаад ядарсан хоёрээр эсхэн амран цуухтан өнөх авчирсан архин дотроосон халах зоригтой ууж суухад ажиухан талд нь чулуу нурах дуу гарав. Зодсон хоёр үндэн харвал тэдний 100 чүрэхгүй метрийн цан цав цагаан эрвэс тэр хоёрлоо цоо ширтэн зогсон байв. Урд насан хүнээс сайхыг мэдэхгүй зоригтой амтан байх нэ. Эмийн бууган өргөн түүний зүгөө чиглүүлэн бариад замгийг нь татан цэнгэлэхэд өрнөх чимэн адил бууган эрвэс өдөж чиглүүлв. Харин өрнөх эрвэс тэр хоёроос айсан шинжгүй. Удаанаар улам ордох үед чулуун хайрыг доош өнхрөн сонсогдох нь өрнөхийн доторхийг гжигдэн айдсыг нь төрүүлэн байв. Улам тэр хоёрлоо дөхөн байхад дэзэлгүй өрнөх гохон дарж хав. Буун дууг сонсоод цодсон урд насан бас гохон дарв. Чимээ энэргүй тэнгэрд хоёр удаа тас хийх буун дуу гарав. Уг чимээгээр хар хэрээнүүдийн нэсэлтэн бидний дээр бөөгнөрөн байлаа. Харин өнөх хэрэгс газар дээрээ намунжээ. Урд насан. Чи онсноо. Би онсноо. Очиж үзье. Гэсэр төрүүлэн явхад өрнөх амьсгах андарж арай ятан зогсоод араас налхав. Тэр хоёр уг эрвэс дээр очин шалгавал ганцхан толгой дунд нь тулсан байх ба өөр согны мөр олдсонгүй. Би чи хийж хоёрыг маргалдан байхад хайрхны орой дээрээс цасан нуран бууж өнөх хоёрыг золтол дардсангүй. Арайхийн бултаж адсан чи өнөх хэрэгсийн биеийг олохоос өнгөрсөн байв. Урд насан архан өөрийнхөө юмыг харамлаж байх шиг. Ямар ч байсан алчсан юм чинь буцъя.
Гэхэд өрнөх зөвшөөрж буцах замдан өнөх үлдсэн хугас архин хувааж уугаад буцав. Чулуутай хайрхны дээр хар үлэмэд гар хээнүүд нээсэлдэж байлаа. Хоёрын ам бардам гэр-гэртэн харьцгааж. Эдэн өдрийн дараа нутгийн залуус сонин дуулахаар урд насангийн цуглжээ. Уг амьтан галсан тухайг нь сайрхан ярих урд насан. Уг амьтныг алсан тухайг нь сайрхан ярих урд насан өрнөх хоёр. Ам уралдан давсалж ярисаар уусан зүйлдэн нэлэн алжээ. Шүнж болж харихгүй бол оронгоо уурлана гэсээр үлдэрэн тогтож ядан говьсаар мориндоо мордож гэрийн зүг давхив. Харин энэ өдрөөс хойш өрнөх дахин харагдаагүй юм. Түүний морийг нь хагас хувцсыг нь олсон гэдээ ч түүнийг хаанаас ч олоогүй юм. Уг явдлаас болоод хайрхны эзэн өрнөхийг аваад явсан гэх цуу яриа тарж тэр хайрхан дунд ан хийхийг зээрлэх болж харин үүнд итгэлгүй нөхрөн хүлэн хүүгэн өсгөн суух өрөнгөө өнөөх буузнаас холдолгүй олон жилийн өнгөрөөсөөр нас дээр гарч нүдэнсэн бол баатай өсөн том болж эхнэр хөөхөдтэй болж тэрхүү бууцантан өргөжлүүлэн амьдрах болж. Уг баатай бол нацгийн эцэг юм. Авар, намар, зон, өвөл дөрвөн үлрэл ээлжлэн зөлөгдсөөр олон жилийн нүрийг үзэн явсаар энэхэн цаг хугацаанд ирж эцгээс нь өвлөгдөн үлдсэн буугаан задлан нэг бүрчлэн цэвэрлэн зуухны хан ур зуухна цагт одоо бодож буй зүйл нь өнөөх амьтанг ямар ч хүнээр хамаагүй халж өшөөхөн авах тухай байлаа. Түүнийг ин суугаад гаднаас төмөр орж ирв. Төмөр "Чи хайрхан зүг явах нь?" гэхэд нацаг намайг болиулах гэсэн бол бүтэхгүй. Чи эрдхэн буудсан дээр. Гэхэд төмөр үйлэлэг инээснэн "Үгүй л дээ. Чамтай хамт явахаар ирлээ. Би байхгүй бол чи тэр амьтныг яаж чадахгүй." Гэхэд нацаг "Үргэлж бардам байх юм зөлөгч нэ" гэж цэцгийг өөд болсноос хойш анх удаага нүүрэндэн Мишель тодруулав. Гэхдээ юу ч болж мэднэ. Чи нэлэх хүрдэ. Анижлтэй. Тиймээс өөртөө нүгэл хураагаад юу гэх вдэ. Гэхэд төмөр "Би чамайг аваад ирнэ гэдэг итгэл дамлж гисэн хүн. Ганцаараа будчих бол би хотлоо ярьсан болж хана" гэж буцах бодлого багахан илэрхийлээд хажууд нь очиод суучихв. Үүнийг ч мэдсэн нацаг аргагүй зөвшөөрч бодлогүй харуу бүрээтэй зэрэгцэн хайрхан өжөгшөөлөв. Чулуутай хайрхны бэлд ирэхэд харанхуй хэдийн болсон байв. Өөлгүй тэнгэр дэх хөвгөд тэргэл саран өдөр мэд гэрэлтүүлнэ. Нацаг морносон бууж ингэрээсэн хайрдах нь цэцгийнхин өсний хавчаарыг гаргаад тас атхан зогссон. Төмөр ойр хавархан нарийн аж хэдэж сарны гэрэлд тийм сайн харагдсангүй. Нацгийн сэтгэл шулуутсан тул хайрхан өөд ирчтэй өгсөн. Тэдэнд одоо айдас гэж үгүй. Уй гашуй, уур хэлэн, эдийн найдсыг нь дээлэн өшөө хорсол захиран алхаан энэ. Жолоотой хайрхан өөд өгсөх бүрд
Хүйтийн жавар үлээж өмссөн цусан дээлийг нь нэгд шувт салхилж байсан ч насагт энэ хүйтэн мэдрэгдсэнгүй. Дээш өксөх тусам улам алхаагаа нь төрөсгсээр. Гэнэтхэн ардан төмрийн орилох дугарав. Сандран иргэн харуулад төмөр суулах хайраг цаастай хамт доошхон гулагсан бололтой. Хүн дижи босож байгаа харагдав. Төмөр болсон даруйдан урдаас нэрг нацаг хөөд харвал. Цаахан талд нь асар том бараан хар амьтан дүрстэй зүд байхан тэр. Төмөр хоолойгоо зөөтөл нацаг зүг хашгирах хэдий ч түүний дууг өчтөе эсрэг салхи хийсгэж бөөмэд. Түүний дуу нацагд хөрсөнгүй. Аргагүй эрхэнд төмөр бууган нацаг чиглүүлээд гохон дарав. Өөрлөн бууган чиглүүлэн буудгийг өдөг өдгөн харсан нацаг сандрахтан арга шахин савнгойжв. Унагтан тэр толгойн чулуун зохин эсэгтэн ухан алдаж. Мандран хүчтэй өвдөг толгойн барьсаар өндийн суугаад. Чи яаж байна? Хүн алхан дутаа юу? Гэхэд төмөр чамаагүй шээ. Чиний ард байсан. Би хайлтхан өргөж чадсан болол та. Одоо буцъя. Чи бид хоёрын оролцоод авах зүйл биш байна. Гэхэд нацаг чи буц. Би тэрийг заавал үгүй болгох болно. Гэж шүд зүүн босоод хайрхан өд дахин өгсөг гэхэд төмөр түүний хараас татав. Чиний хөөж байгаа зөөл амьд биш. Хэдийн үхсэн муу ёрын амьтан. Одоо буцъя. Чамайг ингэж би явуулж чадахгүй нь. Гэхэд нацаг хэлсэн үгэнд нь гайхсангүй. Тэр ч бас гадарлаж байсан мэт. Төмрийн гарыг ганцхан нударж тавиулаад дээш өгсөж явв. Уурантан багтран мухаанам баргалдсан нацаг чулуутай хархны орой дээр саяны гарч ирэв. Дэглэх зүйлгүй эсрэг салхи нацгийг доош түлхэн унахыг хүсэж бөөмэд өөдөөс нь хүчтэй үлээн. Түүнийг гарч ирэхийг хүлээн байх өөр нэг зүйл бол араа шүдэн ярилцж сурлах харуулсан салхинд намран байх тэргээд нэрлэх аргагүй араатан зогсож байв. Нацаг муу араатан буруу зүйл хийсэн бол намайг л алахгүй. Гэмгүй ихнэрийг минь юунд тарав. Өнөөдөр чамтай нэгийг үзье. Энэ харахын чивэд хоёрын гэржүүлэг. Гэсээр уугаан цэнэглээд буудаг гэдэл хоромхон төдөдөл өнөө хараатан сармин алга болгон дэр. Нацаг доорон эргэлдэн тийшээхэн харахаж өнөөх араатан харагдсангүй. Нацаг гараад ирж чамд би хэрэгтэй үсттэй гэж хоолой нөхөн хөвчийг тасартал орилох хэдий ч түүнд сонсогдох зүйл сайлхнаас өөр байсангүй. Удалгүй ардаас нь өнөө хараатан гарч ирэхдээ зэрэгдсэн нацгийн урдуур төмөр орж хараатан нурууг нь урд умсаран гүн зүсхийн зэрэгцээ эргэж харахтан нацаг гохоон дарсан байж. Үүний сум төмрийн чэйжин хэсэгт тусжээ. Өнөө хараатан дахиад л алга болов. Нацаг яран төмөр дээр очин толгойг нь өвдөгөөн дэрлүүлээд суухад төмөр амтай голтой арай ихэн амьсгалж байв. Чич сахар болжээ. Найз минь одоо яв. Гурван хүүхэдтэй нансаа хэцүүдэн. Ядаж
чи хэмэт үлд гэж сүүлийнхээ үгсийг хэлэн байхдаа хоёр гарн соло баян унаж дахин халуун амьсгаланч мэдрэгдсэнгүй. Нацаг төмрийг бууцсан дараагаал ухаан орсон бололтой. Айдсан эргэн ирж хоёр гарн салганаж өвхөл түүний ардхан байгааг мэдв. Оочлаарай. Надаас бололоо. Чамаг яах гэж авчрав та. Гэсэр урсах нулимсан аржин өндийн босход түүнийг хүлээж буй мэд аратан хажуухан талд нь улаан нүдэрийн түүнийг цоо ширтэн байв. Эдэн мянган удаа хүсвч бүхнийг буцааж бас эндээс бууж энэ хараатнаас мултарч чадахгүйгээ мэдэх нацаг айдсан дарахыг оролдон орилоод аратан өөд хамаг хурдаарангүйв. Аратан мөн адил өөдөөсөн давхив. Хүн ба аратны сүүлийн тулаан. Залмиг тэнгэрд үүлэс гарч зарны урдуур хурдтай нүүдлэн харагдана. Эр зэрэг бардам зан уур хилэн омглон зандан хөдлөгдөн байсан нацаг аратанд юу ч болсонгүй. Түүний энгэр чэжийг урд хумсаран яран хайж урд шүтэрэн зун хайрхны ориглоос шидэх үед нацаг хад тэглэн арайхийн тогтож үлдэв. Тэн үлдсэн хэдэж түүн дахиад босох тэнгэл үлдсэнгүй. Үхлээ хүлэн аратан хөөд ширтэн хэвдэн. Гэтэл хажуухан талаас нь өнөх хараатнаас жижигвдэр битээ бас нэг амтан өнөх хараатантай насалдаж эхлэв. Нацагт юу болж бүг ойлгож чадсангүй. Ухан самуран ухан алдах гэж байгаа бололтой. Хоёр аратан ноцолдож бейсэн гэмтэн шахан явсаар чулуудаа харихны хавцал доош унаж байхыг ухан алдахаас өмнө нацаг хараад түүний хүсэл биелсэн бололтой тайвширч дээж харавал үүлэс хэдийн тэнгэрийг бүрхэж салхи намдан зөөлөн ширхэглэн бутрагцаасан дээрээс нь хайлна. Хайрд ханыхан хавчарыг тасатгсан жигдэн ухаан алдав. Эдэн өдрийн өмнө тас дарж эхлээгүй байхад өлзий өвгөн чулуутай хайрхны бэлд ямар нэгэн зан үйл хийж суув. Дэлгэн зассан даавн дээр энэ жил эр төрсөн бололтой ууган ижигнийхэн хотоодыг зүсэн цусыг нь хайрхан чигоожуулаад Ормос тэнгэрийн эзэн хайрхан улсын минь эзэн танд хараманга бодон хайрхан таны энгэрээс халуун ам тасалсан үүдэн цус алуурчны хүн холбоог тасалж эрд гарсан өшөөгөн одоо эргэн авноо. Ууган ишигнийхэн цусаар өргөл барин сөгдөө. Нүгэлт муудам хайрхан таны нөмөрд бууж амгал сайхан шимийг тань гатан өгүүлж байна. Уулийн үрээг нь амсуулж хоттой хоныг нь харлуулж гарамыг нь тазлаач. Ийн хэдэнтэй хэлээд мөргөж салхинд хэдэн тийшээ юм зазан хийсгээд эргэж харалгүй гэрийн зүг явв. Харин түүнийг яваа тодолгүй хайрхны орой дээр хар үлэс хуралдан бөөгнөрж үүдийсэн бараан харзуул дахил болгон өргсөн эсгнийхэн тэн зогсож үзэгдэнэ. Залуу наснаасан уг бууцыг авахыг хүссэн шунлан өдөлсөн хон өөрийг нь дээлж нацхийн гэр бүлийг удмынх нь хийсэн үүлийн үрээр устгах гэж
Өвөг ихэн гарт үргэлжсэн чулуутай хайрхны эзнийг дахин сэрэж буун энэ юм санаж. Түүний хүсэл биелжээ. Нэгэн хот түүний шунлаас болж сүрж 3 хүний амь үгүй болов. Харин үлзий өвг нь тэр бууцыг мууяр шүглсэн гэж нутгийн хүмүүст төхөлж. Өөрөнд засал ном хийж арагдах нэрээдлээр тэнд буух болж. Харин төмрийн амьгүй болсон биеийг хайрхны орой дээрээс олсон бол нацхийн би олдоогүй юм. Урд цагт түүний өвөө өрнөх. Өөрөн хийсэн зүйлийнхэн шийтгэл болгож чулуутай хайрхныг сахин хамгаалахаар хайрхны догшин эзэн болсон гэж. Нацаг болон хүүхдүүдд нь туслан тусалдаж байсан зүйл чулуутай хайрхны шин эзэн өрнөх гэж. Харин одоо чулуутай хайрхан өөр нэг шин эзэнтэй болсон юм.